Үйл явц хяналт сайжруулалтын албаны аудитын багаас үзүүлж байна. Дотоод аудит юу хийдэг вэ? Гэр бүлийнхэн маань биднийг цаг наргүй бичиг цаасандаа дарагдан тооцоо бодож гэрээ мартсан гэсрүүд мэтээр ойлгодог. Харин найзууд биднийг мөнгөт, эрх мэдэлтэй хүмүүсийг айлгаад сууж байдаг гэж боддог. Удирдлагууд биднийг нүдний шилтэй, инээдгүй, нэг л их чухал царайтай ажилдаа дарагдаад суудаг, ажлын хинээтэй нөхдүүд л гэж боддог. Хамтран ажиллагсад маань биднийг үргэлж хянаж цагддаг, ажилд нь саад учруулдаг, алдаа хайгчид гэж харцгаадаг. Харин бид амьдрал дээр компанийнхаа бүхий л алба нэгжийн үйл ажиллагаанд эрсдэл цуурилсан аудит хийж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэн аудитаар гарч байгаа асуудлыг илүү сайжруулахад зөвлөмж өгч, дэмжин туслаж, үр дүнтэйгээр хамтран ажилладаг юм аа. Ингэхдээ бид хууль тогтоомжууд болон түүнтэй холбоотой дүрм журм, мэргэжлийн стандартууд, гэрээ, хэлцэл, ажлын заавар, аргачлал зэрэг баримт бичгийг шалгуур үзүүлэлт болгон шудраг, бодитой, хараат ус, ёс зүйтэй, нууц хадгалах зарчмыг баримталдаг. Дотоод аудит нь зөвлөх болон баталгаажуулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажилладаг. Ингэхдээ төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, эргэн аудит хийх гэсэн тасралтгүй циклүүд үргэлжилдэг. Аудитын ажлын төлөвлөгөөгөө жилээр батлуулан түүнийхээ дагуу ажил тусгуур дээр удирдамж хөтөлбөр боловсруулна. За мөн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалan төлөвлөгдөөгүй ажлууд нилээдгүй гарч ирнэ. Томилогдсон баг нь аудитын ажлыг хийхдээ стандартад заагдсан гормод болох асуулга, ярилцлага, биеч шалгалт, тооллого, баримтын шалгалт, харьцуулсан шинжилгээ зэргийг ашигладаг. Аудитын ажилд хамгийн том дэмжлэг нь холбогдох алба нэгжийн хамтын ажиллагаа юм. Тэр дундаа баримт, нотолгоо, тайлбар тодруулгыг цаг тухайд нь хэрэглэснээрээ үндэслэлтэй дүгнэлт гаргах боломж бүрддэг. Бид аудитын ажилд дүгнэлт тайлан гаргаж, холбогдох алба нэгжүүдэд танилцуулан гүйцэтгэх захиралд тайлагнадаг. Дүгнэлтэд стандартад нийцсэн асуудал нь баталгаажиж, харин нийцээгүй асуудал нь үл тохирол болдог. Үл тохиролд эрсдлийг үнэлж, сайжруулах зөвлөмж гарган менежментийн хариуг авч ажилладаг. Мөн бид тайлагналаа илүү хэлбэршүүлэхийн тулд ARS системийг бий болгон ашиглаж байна. Аудитаар өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт үр дүнг дүгнэх зорилгоор тодорхой хугацааны дараа давтан аудитыг хийж эргэх холбоотой хамтран ажилладаг. Ингэж ажилласнаар бид компанид дараах үн цэнийг бий болгоход оролцдог. Компанийн засаглалыг бэхжүүлэх, зардал болон хөрөнгийн үр ашигын хэмнэлт хийх, зохистой зарцуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, алдаа дутагдлыг хурдан хугацаанд залруулж сайжруулах, процессыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх. Бид мэдлэг ур чадвараа дайчлан, бие биеэн дэмжин, үнцэн, амжилтыг бүтээж дэлхийд өрсөлдөх нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа билээ. Амжилтууд хамтдаа.